За уг хуулийн төслөөр өнөөдөр бодлогын бичиг баримтууд тусгатаад байгаа энэ компанийн засаглал бүтээмжийг дэвшлүүлэх, олон нийтийн хяналтанд оруулах энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс одоо төрийн эмчт үйлдвэрийн газар гээд иргэний хуулийн концепцоос зөрчсөн бөгөөд за дээрэс нь засаглалын хувьд одоо маш тодорхойгүй. За эндээс гарч байгаа шийдвэрийг сүлд нь үр дагаврыг хэрхэн яаж хариуцах нь тодорхойгүй. Ийм хууль эрхчийн орчныг цаашдаа засъя гэдэг байдлаар хуулийн төслийг боловсруулсан. За тэгэхээр цаашдаа энэ 17 ширхэг төрийн эмчт үйлдвэрийн газар маань хувьцаат компани эсвэл хязгаарлалтанд хариуцдаг компани засаглал нэгдүгээр шилжих ёстой. Энэ хүрээндээ бид нэр энэ компани одоо үйл ажиллагаа бүтэем засаглалыг ил тод сайжруулахаас гадна олон нийтийн болгох буюу ард иргэд одоо баялгаасаа хүртэх олон нийтийн одоо дамжуулж энэ үн цасны зах зээлийг бас дэмжих энэ бодлогын хүрээнд энэ хуулийн төсөл маань өргөн баригдаж байгаа. За дээрэс нь бас яг үгүүлэлтэд шууд уялдаж байгаа нэг хуулийн төсөл нь дагалдуулан боловсруулсан. Энэ юу гэхээр 1991 онд бүгд найрамдах Монгол Улсын засгийн газарт ирэх болох тухай хуулийг хүчингүй болгох асуудал урьж байгаа. Энэ хуулиар мөн адил компани засаглалаас өөр байдлаар буюу бүрийн эрх төлөөлөгч буюу бидний хэлдгээр бэт томилох асуудал байгаа. Тэгэхээр энэ хуулийг цаашдаа төрийн эмч болон орон нутгийн эмч компани дээр хэрэглэх шаардлагагүй гэж үзэж хүчингүй болгох хуулийн төслийг хамтдаган өргөн барилаа.